Өнөөдөр Бурхан бидэнд хоёрт нүртнээс сэрэмжил, болгоомжил гэсэн үгийг Есүсээр дамжуулан өгсөн байна. Энэ хоёр нүртэй нэгнээр бид амьдрах юм бол яг сохор газарчин мэт болно гэсэн үг юм. Хэрвээ бид хоёр нүрт хүнээр амьдрах юм бол хоёр нүрт хүний амьдралын төгсгөлийн үр дүн нь буудаж ялзарсан үр жимс байдаг хийгээд мөнхийн үхэлтэй тулгарах болдог. Тиймээс энэ өдөр чи сохор мэт байгаа тул өөрчлөгдөн гэсэн үгийг өгсөн байна. Хэрхэн өөрчлөх вэ? Эмэгтэй өрөөдөн болох Месиа Христ могооны толгой гიშгсэн тул тэр Есүс Христийн нэрээр могооны толгой гисгэрсэнслэх тэмцэл хийх үед чамайг би өөрчлөх болно гэж Библи хэлдэг. Бидний төлөө Есүс Христ загалмайг үүрсэн юм. Намайг амьтаа болгохын тулд, намайг өөрчлөхийн тулд Есүс энэ дэлхийд инхүү ирсэн билээ. Тиймээс бидний ингээд их суурьнд гарцаагүй өөрчлөлт бий болох ёстой. Есүс бол Христ ийм автоматар ингээд би өөрийн мэдээлгүй миний дотроос гардаг ийм хариу үйлдэлүүд. Бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан. Сатана зайл, ариун сүнсний дүргэлт, дэлхийн илгээлт. Тэгээд автоматар одоо миний дотроос ийм хариу үйлдэлүүд гардаг байх хэрэгтэй. Тинхүү сохор бидний нүд нээгдэн, бидний сүнслэг нүд нээгдэнэ гэсэн үг юм. Үлс номын 26-ын 18 дугаар эшлэл дээрээс харвал Паул гэгч хүн хуучин гэрээний дагуу бүх амьдралаараа амьдарсан буюу хуулийг даган амьдарч байсан Паулын сүнслэг нүд нээгдэх үедээ цэнслэг нүдэн нээгдэх тэр үедээ харанхуйн хүч чадлыг харсан байна гэж. Үлс номын 26-гийн 18. Би харанхуй дотор хүлээстэй хучаастай байсан учраас амийн гэрэл болох Есүс Христийг олж харахгүй байсан юм байна гэдэг ухаарал юм. Бидний биеийг харанхуй хучиж байсан учраас нүдэн минь сохорч сүнслэг Бурхныг харсангүй. Тиймээс зүгээр үйлдэлийн дагуу үйл хөдлөлөөрөө үйлсээрээ хуулийг сайн дагах юм бол Бурхан намайг өршөөх юм шиг бодож амьдарсаар ирсэн хэдий ч үнэндээ тэр нь бүх зүйл байгаагүй хийгээд зарим талаараа энэ нь сатаны гар хөл болох зүйлсийг ч хууль гэдэг нэрийн дор хийж байсан юм байна гэдгээ ухаарсан хийгээд би хуулиар гим нүгэл минь уучлагдаагүй байсан юм байна гэдгээ ухаарсан. Харин гим нүглийн эрх мэдлийг нураагч эмэгтэй өрөөдөн болох Есүс Христ байгаагүй байсан байна гэж Элч Паул хэлсэн. Тиймээс бидний одоо би гэдэг энэ биений суурь нь өөрчлөгдөхгүйгээр сэтгэлээ өөрчлөх гэж хичээж, бодлоо өөрчлөх гэж хичээсээр байгаад тэгээд эцэст нь зөвхөрч шантраад өвдөг сөхрөн суулсан байдалтай болсон байна гэж. Тэгээд Есүс Христийг хүлээж аваагүй Израиль гэдэг улс үндэстэн тэр чигээрээ
хуулийнхаа үслийн дотор завхарч Христ итгэлийг эсэргүүцэх хэмжээний ард түмэн болсон байна. Үнэхээр бидний сүнслэг нүд нээгдэж сохор биш хараатай нэгэн болох болтугай гэж өрөөж байна. Бидний сүнслэг нүд нээгдэхгүй юм бол бид энэ амьдралдаа нүдэндээ дүнс хийлгсэн юм шиг амьдрах хэрэгтэй болно. Тэгээ нүдэн сохор учраас нүдэнд нь өөрийнхөө нүдэндх дүнзэж харахгүй байдалтай. Харин тэрхүү нүдэн дэх өргөс дүнзийг минь авахаар Есүс Христийн дэлхий дээр ирсэн хийгээд өнөөдөр бидний биед байгаа тэр өргөс дүнзүүд чөлөөлөгдсөн байгаа өдөр байх болтугай гэж өрөөж байна. Бид төрөлхийн гэм нүгэлтэй төрсний улмаас бид хэрвээ биднийг мод гэж зөвлөх юм бол бидний модны угийн суур мод минь угаасаа сайн мод биш муу мод байгаа. Тиймээс бидний энэ суур модны чанар маань шинэ модтой холбогдох ёстой мөчөр минь тэгж байж сайн үр жимс гарна. Тэр сайн модог болох Есүстэй холбогдохгүй, Есүсийг хүлээж авахгүй, Есүс гэдэг хэмбэ гэдэг талаар зөв ойлголтгүй, итгэлийн өчөлгүйгээр нэг сайн үр жимс гаргах гай зүтгэн амьдрах юм бол амьдын зовлонг туусаар байгаад амьдралдаа дуусгах болно. Есүс хэлдэг штэ би жинхэнэ жинхэнэ чидүүн жимсний мод. Тийм учраас муу үр жимстэй модны мөчөр сайн модонд холбогдох юм бол сайн үр жимс гарна гэсэн байгаа. Тиймээс бид Иохан номын 1:12-ыг хүлээж аваад тийхүү үнэхээр сайн мэдээний үр жимс, сайхан үр жимс 2026 онд багцаараа ургаасаа гэж өрөөж байна. Тэгж байж хүний хорон муу сэтгэлд өөрчлөлт бий болдог. Бидний дотор хорон муу бодлол дүүрэн байдаг. Есүстэй холбогдох юм бол шин сэтгэл бий болдог. 2 дугаар Коринт 5:17 харахтун хуучин юмсан өнгөрчээ шин болсон байна гэсэн. Хуучин нь өнгөрөөд үргэлжид шин зүйл ирэх болтугай. Хуучин нь бүгд өнгөрсөн, харин одоо чи шин бүтээл буюу Бурхны хүүхэд бүх асуудал дууссан. Сатанаа зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт шин сэтгэл ирэх болно. Энэхүү бидний бүтцийн шинжилэлт. Энэ бүтцийн шинжилэлт бидний амьдралд бас бие сэтгэл дотор хийгдэхгүй юм бол нүдэн нээлттэй сохор хүн мэт байх юм. Сатаны төлөвлөгөө бол сохор нэгнийг удирдагч болгох явдал юм. Бид нар өөрсдөө ч шинжлэгдээгүй байдал дотор
өөр хин нэгнийг одоо сохор нүднээ нэгдээгүй, сүнслэгт нүдэн нэгдээгүй сохор хэвээрээ хин нэгнийг өөрчлөн шинжилэн удирдна гэж дагуулж чирж явж байгаад тэгээ хамтдаа нүхэн дунаад тэгээд хамтдаа шантраад би бинийгаа хараагаад тэгээ хагаралдаад муудалцаад дуусахад хүрдэг тохиолдлууд олон бий. Тэгээ энэ цаг үеийн чуулган ч юм л байна. Тэгээ Бурхныг харж чадахгүй байдалд хүргэж байгаа. Дуулал 27-гийн 8 дээрээс харах юм бол Бурхны нүр царайг эрэлхийлээ гэж Библиэд хэлсэн. Давид өөрөө энэхүү үгийг хэлсэн байгаа. Тэгээд Давид Бурхны нүр царайг эрэлхийлсэн байгаа. Матай номын 1:21 дэх тэр эзний царайг эрэлхийлсэн байгаа. Тэгээ бидний гим нүглээс минь аврах тэр Бурхны нүр царайг эрэлхийлсэн нэгэн бол Давид байгаа. Матай 1:21. Хүү төрн түүнийг Есүс гэж хэрэл тэр өөрийн ард түмнийг гим нүглээс нь аврах болно гэсэн байна. Тэгээ Бурхны хүү Есүс Христээр дамжуулан би гим нүглийн уучлалыг хүлээж авах юм байна. Би тиймхүү авралыг хүлээж авсан тул би Бурхны хүүхэд болсон хийгээд миний дотор Христийн сүнс оршин тогтсноороо оршин байгаагийн улмаас би Бурхан таны нэрийг дуудана. Тэгээ биднийг гим нүглээс авран Бурхны хүүхэд болгож тэгээд та нар цаашид бүх гим нүгэл үлдээ гэж хэлсэн байгаа. 1-р Иохан 3:8. Тэгээ ингээд сохор хэрнээ хин нэгний газарчлах гэж хэрж яваад хамтдаа нүхэн дунах зүйлийг бүх хий. Халуун сэтгэлээр болдог юм биш. Мухар одоо ингээд зүтгэлээрч болдог юм биш. Харин бид амийн гэрэл болох Есүс Христтэй уулзаж байж л хин нэгнийг удирдан чиглүүлж чадах юм. Тиймээс харанхуйд хучаастай байгаа өөрийнхөө доторх муу сүнсний ажлыг нурааснаар тэр харанхуй дотороо Бурхны Христийн гэрлийг гэрэлтүүлэх юм. Миний дотор хорон муу бодол төрөх үе бүрт Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөөд Бурхан надад бүхий л амьдралын хариултыг өгсөн байтал үргэлж дотроос минь итгэл найдварын бус үгсүүдийг гаргадаг, гомдол сүхрэл дотор амьдруулдаг буу сүнсний ажлыг хөөн зайлуул. Сатаны ажлыг нураахын тулд энэ дэлхий дээр ирсэн байгаа Есүс Христ миний амьдрал дахь хаадын хаан Сатаны диаволын ажлыг нураагч Бурхан надтай үргэлж хамт оршдог. Нэгдүгээр Иохан 3:8 дахь тэр Бурхны нүр царайг эрэлхийлэх тун. Иохан номын 1:22 дахь 1:12 гарсанчлан Есүс Христийг хүлээж авах үед би Бурхны хүүхэд болсноор түүний нүр царай миний дотроос илэрхийлэгддэг байгаа. Тиймээс одоо амьд байгаа нь би биш. Харин миний дотор Христ Бурхан амьд оршин байна. Тиймээс бид суурь өөрчлөх хэрэгтэй. Бүтцийн шинжилэлт. Бид нар нэг суурьдээ өөрчлөхгүйгээр нүдэл өөрчлөхийг оролддог. Тэгээ шил зүөх гэх мэтэр Бурхны хүүхэд гэдэг
Тэгээд тэр одоо байр суурьтай болгож өөрийнхөө бүтцийг шинчлэн өөрчлөх хэрэгтэй. Тэгээд муу сүнсний нөлөөлөл дотор диаволын үр удам байсан бид Бурхны хүүхэд болох тэр Бурхны одоо хүүхдийн бүтэц байдал дотор өөрийгөө өөрчлөх. Диавол энэ сатан хүн төрлөختнийг өөрийнхөө сүнслэг бодит байдлыг байгаа чигээр нь харж чадахгүй байх утсаар оюун санааг минь сарниулдаг байгаа. Тиймээс өнөөдөр Есүс нүдэн дэх дүнзээ авч хаяа гэж хэлсэн. Бидний дотонд хараанд одоо цэвэр сүнслэг хараанд саад болж байгаа дүнзийг гаргаж хаях. Тэг хүн өөрийнхөө байдлыг ямар байгааг харж ойлгохоос илүүтэйгээр үргэлж харцсан гадагшаа чиглэсэн байдаг. Асуудлын суурь одоо асуудал нь юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа учраас нэг ийшээ яваал, нэг тийшээ яваал, нэг буцаж яваал, нэг зүүн тийшээ ингээд яг ийм тогтсон зүг чиглэлээ олохгүй ямар сохор хүн шиг тэмтчин амьдраад байж болно гэж юу. За Бурхан амьд байгаа гэдгийн талаар баталгаа байгаач байгаа хэрнээ эхлэл 1, 2, 3 дээрээс гардаг тэр Бурхан одоо тантай хамт байгаа гэдгийг мэдэхгүй гэж юу. Тэг яг ер нь бол Бурхан амьд байх нь байгаа гэдэгт үнэхээр бат итгэдэг хэрнээ тэр Бурхан яг одоо мөч бүр надтай хамт байгаа гэдэгт үл итгэдэг. Тэгээд эзэн бол Христ амьд оршигч Бурханы хүү гэдэг. Тэг Есүс бол Христ гэдэг тэр итгэлийг өчөж чаддаггүй хүмүүс. Матай 16:17 дээр махан биеийн дагуу биш, махбодын хүслээрч биш, хүний хүслээрч биш, харин Бурханы хүслээр зөвхөн Бурхан зөвшөөрсөн нэгэнд тэр Есүс Христ гэдэг тэр илчлэлт өгөгддөг. Амьд оршигч бүтээгч Бурханы илчлэлт бол Есүс Христ. Амийн гэрэл. Бид үүнийг гэдэг нэн тэргуунд нэг бодол дотор тасралтгүй энэ дотор байх юм бол тухайн хүний суурь өөрчлөгддөг. За өнөөдөр 1-р мөргөл дээр хэлэхдээ хүн мэдлэгээр болдгийм бишээ. Хүний үгээрч болдгийм биш. Харин тэг үнэхээр хүний тэр зөвхөрлөөрч болдгийм биш. Зөвхөн Яхова эзнээсээ гэсэн. Тэг чуулган бүр тэг ихэд олон одоо ихэд тийм халуун сэтгэл нь байгаа ч гэсэндээ яг тэр Бурханы нүр царайг алга. Жинхэнэ хаан, жинхэнэ дахилч, жинхэнэ эцүүцүүлэгч болох Бурханы нүр царай. Сатаны ажлыг нураадаг нэгэн. Өнгөрсөн одоо ирээдүйн бүхэл гэм нүгэл нь Христ Есүс загалмай дээр дуусгасан гэдэг тэр итгэл. Бидний хэмжүүрийн дагуу Бурхантай уулзах зам байхгүй. Бурханы хүн эмэгтэй өрөөдөн болох Месиа Христээр дамжуулан
Тэ бурхантай уулзах зам нэгдсэн. Есүс бол Христ гэдэг энэхүү илчлэлтэнд итгэдэг нэгэн болгохтон гэж Библи ярьдаг. Энэхүү илчлэлт таны сүнснээс ингэж урсгалаараа өөрөө аяндаа автоматар гардаг тийм байдалтай болох болтугай гэж өрөөж байна. Тэгээ ямар нэг юм хийх гэж оролдох хэрэггүй, зүгээр л өч. Үгийг тунхаглал өч. Тэгээ ингэж тэр итгэлийн тунхаглалыг ч одоо үгч минутроос гарахгүй хэрнээ нэг их хүн өөрчилдөг, чиглүүлдэг хүн шиг сохор хിവэрэ хин нэгнийг сохроо газарчилсаар байтал хоёулаа нүхэн дундаг биш гэж үү. Эхлэл 3:15 дамлагдсан байгаа. Амлалтын гэрээг орхигдуулах юм бол хүн төрлөختөнд өөр ямар ч сүнслэг найдвар үгүй юм. Учир нь энэ дэлхий дээр хоосон харанхуй эмх самбараагүй байдлыг авчирж өгдөг сатан оршин байсаар байна. Ишлэл намын 20 дугаар бүлгийн 9 дугаар ишлэл. Том луу хөөгцөөд сатаны талаарх илэрхийллийг хэлсэн байгаа. Том луу болох одоо хөөгцөн хийгээ тэрний эртний могой диавол гэж нэрлэгддэг, сатан гэж нэрлэгддэг бүх дэлхийг завхралт хүргэгч нэгэн газар руу хаягдсан хийгээд тэр өөрийнхөө дагагч сүнслүүдтэй хамт хаягдсан гэсэн байна. Тэр лууг нөгөө нэг ингээ хүмүүс лууд амар дуртай, луунд баг итгэж хитэх юм болвол шүтэх юм бол сайн амьдрна гэж боддог байгаа. Луусын бурхан яасан энэ төр гээд Ишлэл намын 12:9-ийг уншъя. Өнөөх хасар том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол буюу сатан гэгдэг хуучны могой доош хаягдав. Тэр дэлхий рүү хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав. Тэр сатанч гэж нэрлэгддэг, диаволч гэж нэрлэгддэг асар том луу хуучны могой дэлхий рүү хаягдсан байна гэж байгаа. Есүс бол Христ. Тэр нэрэл байхад бидэнд өөр хэрэгтэй зүйл гэж итгэлд өөр хэрэгтэй зүйл гэж үгүй. Бид нар тэр нэрийг хэлдэггүй. Учираас би бинийгаа чи буруу би буруу гэд тэгээ дотроо хэрүүлээ хийгээ суудаг байгаа. Хүн энэ дэлхий дээр хүн гэдэг оршихуй авралыг авах боломжтой цорын ганц нэр, сүнслэг сатаны эсрэг сүнслэг тэнцэлд хийх боломжтой цорын ганц нэр бол Есүс Христ юм. Тэгээ Есүс энэ дэлхий дээр ирээд би бол Христ байна гэж хэлэхэд анхны үеийн чуулганы тухайн үеийн израилчууд боён тухайн үеийн нийгэм дэлхий тэр чигээрээ Есүсийг гаж худалж хуурмаг нэгэн гэж эсэргүүцсэн байгаа, хүлээж авсан байгаа.
гэж тодорхойлж авчсан байгаа. 1-р Коринт намын 12:2 та нарч мэддэгчлэн та нар харь хүн байхдаа үг хэлж ярьж чаддаггүй хуурамч шашинд шүтээнд хөтлөгдөн явсан гэсэн байна. Тэгээ бид тэр сатаанд хөтлөгдөж явсаар байгаад ийм нүд нь ингээд дүнцтэй харанхуй ингээд халахлагдсан сохорсон сүнслэг байдалтай сохорсон байдалтай болсон байна. 1-р Коринт 12:3 тиймээс би та нарт хэлье Бурхны сүнсээр яригч нь Бурхны сүнсээр ярьдаг хэн байлаач Есүсийг хараадаггүй хийгээд ариун сүнсээр биш л бол хинч Есүсийг эзэн гэж хэлж чадахгүй гэсэн байна. Ром 8:9-ыг харъя. Хэрвээ та нарын дотор Бурхны сүнс байдаг бол та нар махан биеийн дотор байхгүй хийгээд бидний ингээд суур өөрчлөгдөн болов сүнсний дотор байх хийгээд хэн нэгний дотор Христийн сүнс байхгүй бол тэр хүн Христийн хүн биш ээ гэсэн байна. Ром 8:9 Бурхны илчлэлтийн үгэнд итгэн тунхаглагч нь жинхэнэ Христ итгэлт юм. Тэгээ чуулганууд өнөөдөр Христийн талаар тунхаглахгүй баг зэрэг жижигхэн мэдлэгтэй энэ дэлхийн доктор гэсэн хүмүүс өөрийнхөө богинохон мэдлэгийг л итгэгч нартай ярьж өгөө сууж байгаа. Тэг бүх насаараа хонжлол хийчээд амьдралынхаа төгсгөлд би Есүст итгэхээ боллоо гэж хэлж байгаа пастрыг харлаа. Тэгээд орж нэг мөнхийн улсын найдвар нь хайцсан гэмээр өөхөх төхөөрөө өөхгүй гэж зүтгээд орж тийчилж яагаад нас орж байгаа паструудыг чарж байлаа. Тэгээ тиймээс та нар зүгээр Есүст л итгээрэй. Янз бүрийн сэтгэл зүй сургаал, шашны сургаал тэгээд янз бүрийн үзэл бодлын сургаалуудад анхаарах хэрэггүй. Библиэрээс харах юм бол дорны зөвхт хүн гэж нэрлэгдэх Яв хичнээн мундаг хүн байлаа. Хүүхдүүд нь ч олон жүр хүүхдтэй маш их баян, маш зөвхт хүн байсан ч гэсэндээ тэр яаж сүрснийг мэднэ үү? Тэг коронагийн үеэр манай цуглааны нэг настай хүн тэг яаж амьд үлдсэн талаар гэрчил хийсэн шүү дээ. Тэг коронагийн үеэр корона тусаад 80 гаруй настай хүн эмнэлэгт хэвтсэн байгаа. Тэгээд хажууд нь 50-60 70 хүмүүс байсан ч гэсэндээ
их Берийнхаа одоо зааж өгснөөр Есүс Христийн нэрийг л дууд гэж хэлсэн. Есүс бол Христ гэдэг л нэрийг дуутахаас өөр зүйл хийгээгүй. Тэгээд тэр коронавиг ялаад ганцаараа амьд үлддэж гарч ирсэн гэж ярьж байсан. Тэгээд тиймээс сэтгэлдээ сайн мэдээгүй хоёр нүр гаргадаг хүмүүсээс болгоомжил. Учир нь тэдгээр хүмүүс намаагч сүрүүлдэг. Сайн дүрс гэж байгаад тэгээ өөрийнхөө сатан биднийг өөрийнхөө зөвхт байдал автахад хүргэдэг байгаа. Тэр яв, Библиэд яв, тэр Саул хаан байлаа. Библийн түүхэнд Бурхан дотор байж байгаад дараа нь итгэлээс холдож сүрсэн гай золонд унсан байгаа бүх хүмүүс өөрсдийнхөө зөвхт байдал хэд тавцсны улмаас байдаг байгаа. Израильчуудыг одоо хар. Одоо ч Месиа Христийг хүлээсээр байна. Библийн дагуу ирсэн байгаа Христтэй үгүйсгчгээд. Тэгээ хийлийн дагуу ирээд Библийн дагуу өгч Библийн дагуу амьдсан байтал тэд итгэдэггүй. Зүгээр л тийм мундаг одоо агуу хүн байлаа л гэдэг хэмжээнд. Тэгээ Библийг Израильчууд хинээс ч илүү хуучингөрийг мэддэг хүмүүс. Тэгээ Библи дээр Есүс үйлчлэлийнхаа үеэр дагалдагчдаас асуудаг штэ. Тэгээд хүмүүс намайг хэн гэж хэлж байна вэ гэж. Тэг хүмүүс ингээ сайхан сэтгэлтэй хүн, мундаг хүн, дахилч нарын, зүнч нарын нэг Иремья шиг нэгэн Баптист Иохан шиг нэгэн. Хүмүүс Есүсийг яг л хин нэгэнтэй адилтхан тийхүү харж байгаа. Тэгээд Есүс дагалдагч нараасаа харин тэгвэл та нар намайг юу гэж бодож байна гэхэд Петр та бол Эхлэл 3:15 дээр амлагдсан байгаа. Энэ дэлхий дээр ирнэ гэж амлагдсан тэрхүү Месиа, Бурхны хүү Христ мөн гэсэн байгаа. Тинхүү өтсөн байгаа Петрийн амьдралын түүх юу болсон бэ гэвэл Ромыг сайн мэдээгээр эзлэх хүртэл явсан байгаа. Ром бол тухайн үеийн Ватикан, тухайн үеийн хамгийн хүчрэх улс байсан байгаа. Одоо ч гэсэн Ватиканд очих юм бол зэрэг Петрийн баримл байдаг байгаа. Петр цагаан хувцастайгаар алтан түлхүүр бариад зогсож байгаа. Петрийн хөшөө бий. Тэгээ хараагүйгээр итгэгчд нь нэлээд өрөөлтэй ёо. Бид итгэх хэрэгтэй. Би ингээд өөрсдөө 50 амьдардаг байсан хүнээс одоо зүгээр л хүссэн үедээ сайн мэдээг аваад хаашаа чамаагүй явхад дутагдах зүйлгүй Бурхны хүнээр амьдарч байгаа. Учир нь би зүгээр л Бурхан хийхсэн зүйлийг л хийсэн. Бурхан дууд гэсэн нэрийг л дуудсан. Үнэхээр Бурхны илэрхийлсэн байгаа тэр ичлэлтийн үгийг л тунхагладаг хүмүүсийн амьдралд тэгээ ямар их өөрчлөлтөд гарсан бэ гэдгийг бид Библиэс харах болно. Бурхан бидэнд нэг л үгийг өгсөн байгаа. Есүс бол Христ гэдэг тэр амлалтын үг.
Би залуу байхдаа нэг цуглаанд яваад тэгээд тэр хүмүүс цуглааны удирдагч нарын хийгсний дагуу дагаж амьдарсаар байгаад биний амьдрал залуу нас хичнээн үр ашиггүй өнгөрсөн билээ гэд өнгөрч байсны тийм түүхтэй хүн. Тэгээд би хожим нь үнэхээр тэр Эхлэл 3:15 дээр амлаглаад энэ дэлхий дээрээс маш сайн мэдээний Библийн ярьдаг сайн мэдээний урсгал дотор байгаа нэг нь л өрөөлтэй юм байна гэдгийг хожим мэдсэн байгаа. За өнөөдрийн үдээ бидний уншсан байгаа Лук номын 6:39-с 48 дугаар хэсгийн Лук 6:39-ийг хамтаа харах юм бол тэр сохор хүн сохроо газарчлах талаар ярьж байна. Сохор хүн сохроо газарчлах юм бол хоёулаа нүхэнд унана гэж зүйрлэлээр сургаалт зүйрлэлээр Есүс хэлсэн байгаа. Тэгээ зүйрлэлээр ярьсан байгаа Есүс өөрийнх нь цаг хараахан олоогүй байгаа учраас шууд утгаар нь ярих юм бол Библийн дагуу биш байдлаар өгүүлэх гэж Израильчууд юудэчүүд оролцох үедээ гэсэндээ яг Библийн дагуу үхэж Библийн дагуу амьлахын тулд юм. Тэгээ Есүс юу ч сонсон, ямар ч үг юу гэж хэлүүлж байсан ш тэрээр дуугүй байсан хийгээд дуу гаргаагүй хийгээд тэгээд тэрээр номхон хонь мэд загалмай дээр цовдлууллаа гэдэг тэр үг билэгдэхийн тулд тэг хүмүүс өөрөө өөрийнхөө зүвт байдал дотор согтсон байдалтай байсаар тэгээд өөрийгөө нэг шүүмжлэгчийн байр суурьнд тавьдаг байгаа. Өөрийнхөө гэм нэглийн талаарх ямар ч мэдрэмж байхгүйгээр бусдын асуудлыг л буруутгадаг. Өөрийнхөө бурууг болохоор зэрэг ямар нэгэн байдлаар ингээд зөвтгдөг тийм оюун санааны тархины системтэй болчихсон. Тэгэл хүнийг энэ зан чанар нь асуудалтай энэ ямар хэмжүүрт хүрэхгүй гэдэл нэг юм. За 42 Лук 6:42 дээр чи өөрийнхөө нүдэн доторх дүнзийг харахгүй юм байж яаж ах дүүсийнхаа нүдэн доторх өргөсийг харна вэ? Хоёр нүрт гаргагчдаа өөрийнхөө нүдэн доторх дүнзийг аав тэгж байж нүд чинь нэгднэ гэсэн байна. Хүмүүс ер нь их гэмшилдэг байгаа. Тэгэл өдрө болгон гэмшдэг гэж нэг хүн хэлсэн байгаа. Өдрө болгон гэмшээд байгаа хэрнээ миний гэмшдэг гэж хэлээд байгаа хэрнээ миний бодлоор өдрө болгон бүр илүү хачин болоод байгаа санагдаад байгаа. Одоо гэмшил гэж юу хэлэх вэ гэвэл намайг итгэлээр амьдрахад цаад бүхэл төрлийн боломжийг нээдэг сатаны ажлыг нураах явдал юм. Гэмшил гэдэг бол сайн мэдээ рүү эргэж очих, бурхан руу эргэж очихыг хэлдэг. Есүс бол Христ гэдэг тэр итгэлийн өчил рүү буцаж очихыг хэлдэг. Тэгээ та нар өөртөө мэдэж байгаа юм. Өдөр болгон талент хардаг хэрнээ өдөр болгон өөр илүү дордоод байгаа юм шиг, царай чин дордоод байгаа юм шиг танд санагддаг өөрийгөө. Тэгээд би өөрөө өөрчлөх гээд оролддог учраас тэгдэг тийм болдог байгаа. Харин бид нар гаднах төрхөө биш, дотоод юм сэтгэлээ суурэ өөрчил. Муу сүнсч
хараад цочролд орно шүү. Тэгэл манай цуглааны итгэгч нарыг харах юм бол аав нь өөрчлөгдөөл хүүн дагаад цуглаан дээрэл, ээж нь өөрчлөгдөөл охин нь цуглаан дээрэл, эсвэл охин нь өөрчлөгдсөнээр аав нь ирээд. Тэгээ ийм итгэгч нар олон байгаа. Ийм байх нь өөрөө цуглаан. Есүс Христ гэдэг энэ амийн гэрлэр учир нь тэд өөрсдийгөө өөрчилсөн учраас эдгээр зүйлсүүд боломжтой байгаа. Хайрлахгүй хэрнээ химждэг нэгэн, уучлахгүй хэрнээ юу нь буруу вэ гэдгийг олж харахыг оролддог хүмүүс. Тэгээ тийхүү одоо өөрийнхөө зөвхт байдал дотор баригдахаар сатан ажилдаг. Тэгээд үр жимсгүй нэгнэр амьдрахад хүргэдэг. 6-гийн 44 дугаар эшлэлийг харцгаая. Мод сайн аваас муу жимс үл гаргана, мод буу бол сайн жимс эс гарна гэсэн байна. Сайн модноос муу жимс гардаггүй, муу модноос сайн жимс гардаггүй гэж байгаа. Аливаа мод үр жимсээрээ танигдана. Сундуу бутнаас инжирийг, эгэл бутнаас усан мөзмийг эстүүнэ. Шинэ боттой, амийн моттой холбогдож Есүс Христийг хүлээж авсан өдөр байх болтугай гэж өрөөж байна. Есүс бол Христ. Хамтран магтандад дуулцгаая. 무너지고 부서진 나의 마음 교만과 오만 속에 길을 잃었나 나쁜 나무라 그래요. 패망의 길 위에서 발버둥치며 불신앙의 그늘에 헤매던 내 인생 나쁜 나무 밑에 있으면 썩은 열매 떨어져. 아 여자의 후손 그리스도 오셨네 나를 구하여 십자가 지셨네 죽음의 덫 속에서 나를 살리며 그리스도가 나의 주가 되셨네 예수는 그리스도 우리는 하나님의 Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан, сатанаа зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт 바꿔야 돼요. 그리스도의 나무로. 인본주의 정죄와 율법의 골무 속에 사탄의 거짓말에 길들여진 나. 이 사람이 외식주의라 이 말이에요. 가슴으로 이기심에 메말라 가던 마음 그리스도의 사랑으로 다시 살아나네. 아멘. 아 여자의 후손 그리스도 오셨네 나를 구하여 십자가 지셨네 죽음의 덫 속에서 나를 살리며 그리스도가 참 냉랭하네. 참 냉랭해. 아 뒤에 좀 다시 그리스도가 해봐요. 자꾸 입을 열어. 어? 힘들다고 하지 말고 힘 열어. 여러분. Амаа ингээд нээх хэрэгтэй бид магтан дуудуулахтаач, залбирахтаач хүнд байна, хэцүү байна, ядарч байна гэж бүхэл. Тэгээ тэр үедээ Есүс бол Христ. Бурхан хариулах болно. Чи энэ дэлхийд зовлон эдэлсэн ч зоригтой бай. Учир нь би дэлхийг ярьсан юм.
Тэгээ үндэс харахгүйгээр ялдарсан жимсэл эрүүлжүүлэх гэж бүү оролд зүгээр үндсээ бид нар итгэлээр солих хэрэгтэй. Сайн мэдээгээр. Тэгээ Иохан намын 5:24 дээр би үннээр та нарт хэлье. Миний үгийг сонсоод намайг илгээсэн нэгэнд итгэх чинь үхлээс амь руу шилжсэн гэсэн байна. Амийг мөнхийн амьд олно. Шүүгдэхгүй бас үхлээс амь руу шилжих болно гэсэн байна. Тэгээ бид Есүс Христийн нэрийг дууддаг зуршилгүй байх юм бол дараа нь ингээд ийм эрүүний хавийн арьсны бүтэц доошоо унждаг байгаа. Нэрээ шүү. Би нэг цуглааны чаннуу нэмтэй уулзаад Есүс бол Христ гэдэг нэрийг та дуудаж үзсэн үү гэсэн чинь үгүй гэсэн, амьдралтаа нэг ч удаа гэсэн. Тэгээд та ер нь хүн их илээ буруутгадаг хүн шиг ингээд харагдаж байна гэж би хэлсэн ба. Ямарсан ингээд ийм эрүүнийх нь ийм бүтэц гэх юм уу ясна ингээд ийм доошоо унчсан нэг тийм байдалтай байсан байгаа. Тэгсэн чинь би чи ер нь бас их юм олон юм ингээд шийдэгсэн хүндээ гин юу хийсэн бэ гэсэн чинь 7-7 пастрыг сольсон хоон гэсэн гин цуглааныхаа. Чуулган биш дээ. Хувь хүнийх юусаа биш. Чуулган бол хин нэгэн өөрийнхөө зөвхт байдлыг илэрхийлэн гаргах гэж хорлогддог газарч биш. Амьд байгаа нь би биш. Харин ментор Христ амьд байна. Энэ үед Бурхан, Эвэлийн Бурхан, Нэгүслийн Бурхан, хайрын Бурхан болж бидний дотор ажилладаг. Суурьа өөрчлөгдөн Есүс Христээр. Ингээд бид нэг суурьа тэр чигээр нь тавьчаад одоо ийм төрөлхийн гэм нүгэлтэй чанар дотроо тэр чигээр нь тавьчаад тэгээ харагдах үйлдэлээ л өөрчлөх гэж оролдоод байвал болно гэж юу. Иохан намын 8:44 байна. Үүнийг нураахын тулд Есүс Христ энэ дэлхий дээр ирсэн байгаа. Тэг ингээд диаволын харьяаллаас биднийг гаргахын тулд Иохан 8:44 дээр гарч байна. Тэг энэ суурьа өөрчлөхөө бол хүн нэг юм давтмал алдааг байнга хийхэд хүрдэг. Байнгын ийм асуудал дотор, гай зовлон дотор амьдрахад хүрдэг. Тэгээ жаргаж чадахгүй, баярлж чадахгүй, зүгээр санаа зовлтгүй гэдэг үгч амьдралдаа хэлж чадахгүй амьдрсаар агаад өдрүүд нь дуусдаг. Тэгээ тэгж амьдрсан гэр бүл ямар өрөвдөлтэй сэтгэл эмтрэмэр гэж. Аав нараа үнэхээр өөрийнхөө суурийг Бурханаар өөрчлөгдсөн.
Сатан үргэлж нэг хүний сэтгэлийг эзэлдэг учраас тэгээ нэг Матай хүний сэтгэлийг үргэлж эзэлдэг хормоо сүнс байгаа учраас Матай 28-ын 12-28-аас 30 дээр Есүс хэлсэн байна шүү дээ. Чиний дотор байдаг хүчтэй нэгэн, чиний дотор байдаг чиний сэтгэлийг эзэлдэг хормоо сүнс байна. Тиймээс ариун сүнсний хүч чадлыг өмсөөд тэр хүч төдгөрийг муу сүнсийг хөөн зайлуулах юм бол тэр газар бурхны ханшлалд огтно гэж. Сэтгэлийг чинь эзэмдэгт хормоо сүнс байна гэж. Тэгээ Матай 12:29 тэрийг хүчтэй нэгэн энэ дэлхийн бурхан гэж хэлдэг. Тэр хүчтэй нэгэн дотроос чинь чамайг амьдралыг чинь эзлэн байна. Зүрх сэтгэл нь эзлүүлсэн учраас бодол санаа амнаас гарч байгаа үгс нь үргэлж гомдол, цөхрөл, атаархал хэрүүлээс өөр юм байна гэж юу. Есүс бол Христ. Бурхантай уулзах зам. Есүс бол Христ. Бүх гэмийг минь уучлсан. Есүс бол Христ. Харанхуйн хүчийг зайлуулсан. Есүс бол Христ. Хаадын хаан болсон эзэн. Есүс Христ. Өнөөдөр тэг сэтгэлийг минь эзэлсэн байгаа. Тэр сэтгэлийг минь эзлэгч хүчтэй нэгэн хормоо сүнсний хөөн зайлуулсан тийхүү Христ ноёрхсон өдөр болох болтугай. Хүний зүрх сэтгэл сатаанд эзлүүлэх үед хүний бодол байнга гуйлагддаг байгаа. Тийм гуйлагдсан бодолтой, тийм говьсан бодолтой хүн байдаг штеп. Тийм бол тэгээд түүнийхээ улмаас бид хоёр нүрт хүмүүс болдог. Хоёр өөр үг хэлтэй. Тийм хүний сэтгэл нь тийм байх юм бол хүний амнаас гардаг үг яриан ч өөрчлөгддөггүй. Тэгэл хоол тэгэхээр нэг өдөр адилхан ямар үнсэн үедээ тийм чухал биш зүйлсүүдийг л тэг хүний ингээд сэтгэл эзэл муу сүнсэнд эзлэгдсэн байгаа учраас амьдралынх нь чиглэлч зөвч тогтдоггүй. Тиймээс Есүс Христийн нэрийг Бурхан бидэнд өгсөн байгаа илчлэлт тэг амьдрал, шин зүйл тэг эхлэл хийгээ төгсгөл бүх зүйл гэж хэлсэн ч тэр нэрийг дууддаггүй хүмүүс. Тэгсэн ч гэсэн яг манай зүйлийн үед би тасралтгүй дууддаг учраас тасралтгүй дуудаач гэж та нарыг ятгадаг учраас бас ч нэг Бурхны нэрийг итгэлээ дууддаг хүмүүсээр бас ч нэг тодорхой хэмжээд амьдрч байна гэж бодож байна. Амьдрал ямар байна? Сонирхолтой байна уу? Би ч гэсэндээ 60 хүртэл ер нь амьдрал юу аягүй сонирхолтой байсан те. Тэгээд одоо л нэг цай мэдээг ойлгоод, Бурхны ойлгоод, одоо жоохон нэг хөргөжилтэй, жаргалтай болоод, таныг жоохон жаргалтай амьдрахыг гэсэн чинь мүд явах одоо мөнхийн ус руу явах настандаа ирчихэд байна. Тиймээс бүү хожимдоод хойноор харамсалгүйгээр одоо эхлээсэ гэж өрөөж байна. Бидний хийх 3 зүйл. Матай 1:21
Марк 10:45. Нэгдүгээр Иохан 3:8. Иохан 1:12. Тэгээ арга замын талаар 2 дугаар Тимот 2:1 дээр маш тодорхой гарсан байгаа. Тэгээ хүмүн тиймээс чи Христ Есүсийн дотор байгаа нэгүслийн дотор ингээд маш хүчрхэг цэрэг болоо гэсэн байна. Чи олон гэрч нарын өмнө надаас сонссноо итгэмжш зарснаарт даатга. Тэгээ тэд бас өөр хүмүүст зааж чадах утсаар тэгээ Есүс Христийг л гэрчил. Энэ бол Бурхны илчлэлт. Энэ бол бидний төлөөх Бурхны ивэл нэгүсэл, бидний төлөөх Бурхны ариун сүнсний ажил. За 3 дугаар эшлэл 2 дугаар Тимот 2:3. Хэрвээ чи Христ Есүсийн сайн ийм сүнслэг тэмцэл хийдэг цэргийнхаа хувьд надтай хамт Христ дотор надтай хамт зов гэсэн байна. Бид алдрын титмийг хүлээж авах болно. Бид бүх насаараа сүнслэг тэмцэл хийх юм бол бидний сүнслэг байдал дотор бид Бурхны хаанчлалт мөнхийн ус доторх алдрын нитмийг хүлээж авна. Есүс бол Христ. Хоёрдугаар Тимот 2:4 дээр цэрэг хүмүүс хизээч өдөр тутмын амьдралтаас болж орооцолдодгүй хийгээд зөвхөн цэрэг нь зөвхөн цэрэгт татагчдаа баярлуулахын төлөө амьдардаг гэсэн байна. Тэгээ байгаа зүйлсээ Бурхны алдрын төлөө хэрэглэгтэн. Тэгээ бид нар ингээ их юм цуглуулад гэртээ тавьчих юм бол алдчихгүй гэж айгаад гэрээсэж гарч чадахгүй, аялалтч явж чадахгүй байдал бол хүний сэтгэл юм баригддаг тэр зүйлдээ. Солонгос нэг юм аюулгүй байдлын мессеж гэж юм улсаас нэг автоматар ирдэг мессежүүд байдаг байхгүй юу? Тэгээд тэр өдөрт ирж байгаа тэр аюулгүй байдлын мессежнүүдийн ихэнх хувь нь мартагны хөвчтэй юм уу, оюун санааны бэрхшээлтэй хүмүүс гэрээсээ гараад алга болчихлоо гэдэг мессеж агуулгатай мессежүүд байдаг байгаа. За байгаа үедээ байгаа зүйлсийнхаа дотор баяртайгаар хэрэглэхтүү.
Хүмүүс нөө байгаа зүйлийг хэрэгжилж чаддаггүй байгаа нэг хэрэгсдэгдэг цэргийн алба хаажсан хэрэгсдэгдэг залуу над дээр ирсэн ингээд цэргийн албанаас мөнгө өгдөг аахгүй цэргүүд те. Тэгээд пастора би ингээд цэргийн албанаас өгсөн байгаа мөнгөө нэгийн ч хэрэглээгүй бүгдийг цуглуулад ирсэн ингээд цуглуулсан ингээд надад ингээд юугаа харуулсан байгаа банкныхаа хураам тэр дэвтрийг харуулсан байгаа. Тэг би үнэхээр тэр гайхсан байгаа. Зүгээр сайн мэдээний төлөө хэрэглээд ирэх хэрэгтэй байсан биш гэж юу. За ямар ч тач бурхан хэлэхдээ би бол эзэн, би бол Яхова, би чамайг дуудсан гэсэн. 눈에서 막 사진에도 보니까 막 눈에도 막 이런 것 같은 메시지를 주더라고 내가. Дээр үед нэг Бетховны ресторанд миний нэг үг өмдлөж байсан зургийг би ингээ харсан чинь бүр ингээ яг юм сайн бидэгийг байгаа чигээр л өгч байгаа юм шиг нүднээс баг ингээ лазер засарч байгаа юм шиг тийм зураг байсан. Одоо ч гэсэн тийм. 2-р Тимот 2:5. Тэмцээнд одоо оролцогч нь одоо дүрмийн дагуу гүйхгүй болвол тэтмийг хүлээж авч чадахгүй байсан. Зүгээр Библийн дагуу энэ нь яг бидний хувьд бол Библийн дагуу үлдэх явдал юм. Библийн дагуу оролц, Библийн дагуу яар, Библийн дагуу сүнслэг тэмцэл хий. Надад мөнхийн ямыг өгөхийн тулд Библийн дагуу энэ дэлхий дээр Есүс төрөөд Библийн дагуу үйлчлэлүүдээ хийж, Библийн дагуу загалмай дээр цовлогдож, Библийн дагуу өхлөөс амьсан хийгээд, Библийн дагуу ариун сүнсээрээ бидэнтэй хамт байж, Библийн дагуу биднийг сайн мэдээг тунгаахыг хүсэж байна. 1-р Коринт 15:20. Харин одоо Христ үхэгчдийн дундаас амьснараа дахин одоо амьлалтын анхны үр жимс болсон байна гэсэн байна. Дахин амьлалтыг бид хүлээж авна. Энэ бол бидний зөв байдлын улмаас, их мөнгөтэй улмаас ч биш, зөвхөн итгэлээр л олж авах боломжтой зүйл. Гомдлолын итгэлтэй ингэж цөхрөлийн итгэл, гоншгонол хийгээд тийм итгэл биш. Үнэхээр сайн мэдээний дагуу итгэл. За хамтаа нэг магтандаа дуулъя. 주는 그리스도시요. 그래서 나는 예수는 그리스도 부르는 거야. 매일매일 쟁쟁 거리지 말자. 찌질하게 살지 말자. 째째하게 굴지 말고 활짝 웃어봐라. 서로 얼굴 바라보고 사람이잖아. 먹고 마시고 누리면서 세상 걱정 훌훌 털고 신나게 살아봐라. 아멘. 하하하. 바꿔봐 옛사람 체질. 그럼 좋은 열매 나와요. 하하하. 어서가 새로운 길로. 그럼 영적인 눈이 열려요. 예수 안에 자유 있다. 복음 안에 기쁨 있다. 신나는 인생 오늘부터 시작이야. 근본을 바꾸면 됩니다. 예수는 그리스도. 우리는 하나님의 자녀. 모든 문제. Есүс бол Христ, бид бол Бурхны хүүхэд, бүх асуудал дууссан, сатанаа зайл, ариун сүнстэй дүүргэлт, дэлхийн илгээлт. 구겨진 얼굴로 한숨 쉬지 말자. 작은 일에 매이지 말자. 예수는 그리스도. 오늘 하루 선물이라 다
하늘을 바라보고 행복자야 사랑받잖아. 하늘아버지 자녀라서 세상 풍파 두렵지 않다. 웃으며 찬양하자. 하하하 바꿔봐 옛사람 체질. 우리는 하나님의 자녀예요. 아하하 벗어봐 새로운 길로. 우리는 영적인 눈을 떴습니다. 예수 안에 자유 있다. 복음 안에 기쁨 있다. 신나는 인생 오늘부터 시작이야. 옛사람 체질 훌훌 털고 새 사람 입고 춤을 추자. 웃어봐 누려봐 재미있잖아. 복음으로 사는 인생 멋지다. 예수는 그리스도다. 아멘. 아멘. Магадгүй өвчтэй хүн, хавдартай хүн бүх санаа зов. Дууд Есүс бол Христ гэдэг тэр нэрийг 100 удаа, 1000 удаа, 10,000 удаа, 100,000 удаа хэдэн сая удаач бай. Тэр нэрийг дууд. Иесүүд эдгэрдэг. Хордугаар Коринт 5:17. 1-р Иохан 1:9. Хэрвээ бид өөрсдийн гэм нүглийг хүчин хэлэг учраас итгэмжит Бурхан бидний гэм нүглийг уучлж бүхий л гэм нүглээс нь минь биднийг цэвэрлэн гэдэгт бид итгэлтэй байна гэсэн байна. 1-р Иохан 1:9. Бурхан биднийг өөрийн хүүхэд болгож өрөөсөн. Тиймээс 1-7 хоногийн туршид 2 нүртнүүдээс сэрэмжил, болгоомжил гэсэн Есүсийн үг зүрхэндээ сийлээд шин зүйл хүч сорьсон өдрүүд байгаасаа гэж өрөөж байна. Хам залбирая. Амьд оршиж Бурхан эзэн минь өнөөдөр итгэлийн амьдралын үн цэнийг олж харах, илрүүлэн харах тэр өдрийг өгсөнд баярлалаа. Итгэлийн амьдралаар амьдрахдаа Есүс Христ гэдэг тэрхүү үн цэнийг харж чадаагүй улмаас цохор нэгэн муу үржимсийг гаргахаас аргагүй байсан тэрхүү хувь тавилангийн систем дотор хүлэгдсэн байсан учраас түүнээс сугран гарах зам Есүс Христийг тэр нэрийг дуудснаар Бурхны хүч чадлыг хүлээн авсан өдөр байлгаж өгөөч. Өнөөдөр бидний биеийн дотор төрөлхөөс байсан байгаа харанхуй хосон эмх самраагүй байдлаар ажиллагч мөн сүнсний оршихуйг мэдэж өөрийнхөө зөв байдлыг илрүүлэн амьдрахыг хүсдэг бидний 2 нүрт байдал сайн мэдээний дотор нуран унсан тэр өдөр байх болтугай. Биднийг аврахаар Уг хэрнээ махан бий болж бидний дунд ирсэн байгаа. Есүс Христийн нэрийг дууддаг нэгнээр амьдруулах болтугай. Амьд оршигч Бурханд магтаалыг өргөгч итгэлийн хүнээр бидний сүнсийг өргөх болтугай. Бид гаднахаар л гялтгануулдаг нэг юм биш. Харин дотоод мөн чанараа
Есүс Христээр өнгөлөн цэвэрлдэг тийм нэгнээр амьдарч Есүс Христ гэдэг тэр итгэлийн хүчлэлээр өдөр бүр ариун сүнсэн дотор шинжлэгдэн амьдруулах болтугай. Есүс бол нэр, Христ гэдэг нь жинхэнэ хаан, жинхэнэ дахилч, жинхэнэ иш үзүүлэгчийн эрх мэдэл гэдгийг мэдсэн тул тиймхүү тэргээд Есүс бол Христ гэдгийг дуудаж чадах хуйцаар Бурхантай бидний бодол санаа зүрх сэтгэлийг сахин хамгаалах болтугай. 그래서 그리스도를 믿는 자가 되게 하옵시며 그리스도의 이름의 권세를 가지고 선포하는 자가 되게 하옵시며 Тиймхүү Христийн эрх мэдэл нэрээр тунхагладаг, Христийн нэрийг өөрийнхөө дотор мэдэрдэг, тийм Христийн гэрчнэр болгож өгөөч. Есүс Христийн дотор Бурхны хүүхэд болсон эрх мэдлийн эдлэн сэтгэлээ хантал инээж баярлан хөөрөн амьдардаг хэн байлаач тэ бусдын гарыг бариад босгож өгч чаддаг тэр итгэлийн хүнээр амьдруулах болтугай. Хэн нэгэнд заахаас өмнө эхлээд өөрийнхөө хуучин хүнийг нурааж өөрийнхөө загалмайг эхлээд үрээд бусдыг амьдруулдаг нэгнэр намайг ирэх болтугай. Дахин хоёр нүртний байдалд унахгүй байхаар хамгаалах болтугай. Эхлэл 3:15 эмэгтэй хүн Месиа Христийн Христ сатаны толгойг бэлтгэжсэн гэдэг тэрхүү сайн мэдээний урсгал дотор ялалттай амьдруулах болтугай. Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.